Дархуул аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын харьяа Зулцын гол хүүхдийн туслангийн цэцврийн ажил дуусах шатанд ороод байна. Энэ сарын 17-оноос эхлэн эхний ээлжээ хүлээн авах бөгөөд өөрсдийн нөөц боломж цаашлаад аж ахуйн нэгж байгууллагын хандив тусламжаар засварын ажлаа тэд хийж байна. Хүүхдийн туслан маань бол хүүхдүүдэд хүлээж авахд ерөнхийдөө бол бэлэн болж байна. Ингээд засвар үйлчлэгээний ажил маань ерөнхийдөө бол дуусгар болж байгаа. 6 сарын 17-оноос бол хүүхдүүдэд авах төлөвлөгөөтэй бид нар ажиллаж байгаа. За энэ жилийн үед бол бид нар нэлээд бас тодорхой бас баймаар нэлээд капитал засваруудыг бол тодорхой хэмжээний хийсэн байгаа. Заавал төсвөөс мөнгө зарцуулалгүй өөрсдийн хэрэглэгдэхгүй байгаа зүйлсээр тэд ийхүү догчлолтой ажиллаа хийж байна. Амрагч хүүхэд багшчууд өөрийн сонирхсан дуулан секцүүдтэй хамрагдах боломж бүрдснээрээ энэ удаагийн Зулцын гол хүүхдийн туслангийн онцлог оршиж байгаа маа. Хүүхдийн туслангийн үйл ажиллагаатай өнөөдөр хөдөлмөр халамж үйлчлэгээний газрын дарга энх болд Ахмадын зөвлөн туслах багийн гишүүд газар дээр нь танилцаж харилцан санал солилцсон юм а. Нүүр сарай нэрний ажлынхаа өөрчлөгдөж байгаа юм байна. Ихэд шаргуу ажиллацгааж байгаа юм байна. Энэ одоо хүүхдийн туслан маань өнгө байдлаа их өөрчилсөн байна шүү дээ. Одоо тэгээд ид ажиллаж байгаа юм байна. Тэгээд зохих цаг хугацаанд хүүхдээ аавна гэж байна. Манай үйлдвэр аж ахуйн газрууд аж ахуйн нэгжүүч гэсэн тусламж нэлээсээ үзүүлж байгаа юм байна. Тэгээ энэ бол асар том зүйл л дээ. Тэг баг багаар одоо хийж ер нь хүүхдээ амраах тийм хэмжээндээ хүрчихсэн бэлэн болчихсон юм байгаа. Цаг наргүй ажиллаж байгаа юм байна. Энэ одоо залуучууд бол одоо хүртэл ингээл ажиллах юм байна. Сэтгэл хэвэл аливаа юм бүттэй гэж сая энийг удирдан хийж байгаа дарга маань хэллээ. Бүх үйлдвэр албан газруудын нийгмийн хариуцлагын үндсэн дээр, сайн санааны үндсэн дээр энэ туслан маань их сайхан тогтчиж өнгө зүсээ сайжруулж их сайхан болцсон байна. За Дархан хотын хүүхд багчууд минь энэ сайхан тусландаа ирж сайхан амарцгаагаарай. Хүүхэд багчууд цэвэр агаарт амтлаг хоол идэн чадварлаг багшийн лекцүүдийг сонирхолтой хэлбэрээр сонсох давуу тал бүрдэж байна. Тиймээс нарсан гоод байрладаг Зулцын гол хүүхдийн тусландаа та бүхнийг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас авна уу?